Бүгдээрээ сайн уу? Та бүгдтэйгээ сонсдог бичлэгээр уулзж байгаадаа миний бие маш их таатай байна. Өнөөдөр хэдүүлээ 3 рандом түүхийг сонсох болно. Түүх тус бүр та бүгдэд 3 өөр сануулга сэрэмжлүүлгийг хүргэх болов гэж найдаж байна. За ингээд түүхүүд рүүгээ орцгоё. Эхний түүх. Би Джеффри Эпстейний хохирогчдын нэг байж болох байж. Өчигдөр орой Netflix дээр Джеффри Эпстейний тухай баримтат киног үзэж байгаад үхтлээ айлаа. Орондоо гівтээд үзэж байтал гинэт өнгөрсөн үеийн хамгал дурсамж араасаа хөвөрч зүрхмэн дэлсээд бараг л үхэхээ шахсан юм. Дэлгэцэн дээр нэг охины царай гяс хийгээд өнгөрөхөд би түүний хохирогчдын нэгийг өөрийн хүүхэд насны маш дотны найзуудын нэг байсныг шууд танилаа. Энэ түүх Reddit дээр тохирох эсхийг сайн мэдэхгүй байгаа ч ямар тааж өөр тохиолдсон нэгэн явдлаа хуваалцахаар шийдлээ. Би бараг бүхий л амьдралынхаа туршид намайг юу ч хэлэгдэггүй үхтэл минь хяндаг галзуу аав ээжтэйгээ хамт өмнөд Флоридад амьдарсан юм. Найзууд руугаа залгаж ярьж болохгүй, хичээлтэй холбоотойгоос бусад хичээлээс гадуур ямар нэгэн дугууланд явж болохгүй, гэртээ найзуудыгаа авчирч болохгүй. За тэгээд өөр айлд очиж хонох талаар бодоод ч хэрэггүй. Тийм л хатуу чанга айл байлаа. Дээрээс нь маань намайг баг сургуульд байхад манай сургууль дээр ажилладаг байсан болохоор би үргэлжил үлгэр жишээ томато хүүхэд байх ёстой байв. Тийм болохоор би дунд сургуультаа орохдоо бүр хагартлаа баярлаж байж ядчихлаа. Одоо л нэг юм арай эрхчлөөтэй болж өөрөөрөө байж найзуудтай болох ч надад амархан байсан. Түүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч би 2 охинтой үе зайгүй сайн найзууд болчихсон байлаа. Тэр хоёрыг Heather болон Sharon гэж нэрлэцгээе. Тэр хоёр хоёулаа хөөхөн сургуульдаа нэр хүндтэй найрсаг охид байсан юм. Гэхдээ миний анхаарлыг хамгийн их татдаг, намайг үнэхээр гайхшруулдаг зүйл нь Heather дунд ангийн охид дундаас хэн нэгэн хүүгийн гэрт очиж хонож чаддаг цорын ганц охин байсан юм. Манай аав ээж намайг сургуулаа төгсдөл залуустай болцоонд явж болохгүй гэдэг байсан болохоор энэ нь надад төсөөлөх ч аргагүй. Тэсөөр ертөнцийнх мэд хачин санагддаг байлаа. Тийм болохоор би дотроо нууцхан түүнийг миний урд өмнө уулзаж таарч байсан хамгийн кул, хамгийн дог охин гэж боддог байв. Бид гурыг найзалж байх хугацаанд сургуулийнхаа маань бид гурыг тулгын 3 чулуу гэж дууддаг байлаа. Бидний хичээлийн хуваар үдийн цайны завсарлага маань яг таардаг байсан болохоор үргэлжил цогтаа байсаар тэгж явсаар үе зайгүй болсон. Цаг хугацаа өнгөрөх тусам Heather намайг хичээлийн дараа эсвэл амралтын өдрүүдээр өөртөө хамт болон Sharon-тэй цуг гадуур гарыг гэж үргэлж гуйдаг байв. Гэвч манай аав ээж тэгүүллээ юу? Сто гонжинжоо. Би ч зөвшөөрөл авах гэж зөндөө л олон удаа оролцсон ч дандаа л үгүй гэдэг хариулт сонсно. Ганц ч удаа бодож үзье гэж дуурч байгаагүй гэдэл бодчих. Heather Sharon хоёрыг гадуур хамт зугаалж байхад би дандаа л ганцаараа хаягдаад хоцорчихсан мэдрэмж авч үнэхээр их гонсоодог байж үлээ. Гэвч энэ нь хожим нь миний амьдралдаа хамгийн их баярлах ёстой зүйл байсныг тэр үед яаж мэдэх билээ. Нэг өдөр сургуулийн хашаанд үдийн цайгаа уугаад сууж байтал Heather намайг татаж гаргаад "Сургуулаа нэг өдөр таслаад зугаалах уу?" гэж асуув. Би ч шууд л түгшиж сандарч эхэллээ. Сургуулаас хүүхэд нь ирээгүйг дуулгаж аав ээж рүү автоматар явуулдаг өнөө мессежийг яах вүлээ? Хэрвээ манай аав ээж хоёр тэр мессежийг авчихл юм бол би бөхсөө халуу дүүхтэл зодуулж амьдрал минь дуусна. Тийм болохоор би шууд л тэр санааг нь ницааж инээдэн болгоод өнгөрөөхийг хичээсэн юм. Яагаад ч бүтэхгүй байсан учраас. Гэвч тэр өдөр болгон шалаад л гуйгаад л байсан. Тэгсээр байгаад эцэст нь намайг ятгах чадсан. Ингээд бид гурав төлөвлөгөөгөө гаргаж үдийн цайны цагаараа яаж таслах уу, яаж гарах уу гэж бараг 7 хоногийн турш өдөр болгон толгоогоо гашлгасан. Өмнө нь хизээч ийм зүйл хийж үзээгүй болохоор тэр эрсдэлтэй мэдрэмж нь намайг улам бүр тогтлуулж байлаа. Ямар төлөвлөгөө байсан гэхээр ээж маань намайг ердийн айдал сургуулийн үдэнд буулгахаар манай хоёр тэнд намайг хүлээж агаад бид гурав шууд сургуулийн хажуугийн шатгуун түгээх станц руу алхана. Тэнд Heather-ийн найзуудын нэг нь ирж биднийг машиндаа суулгаж авахар тохирсон байв. Сургуулаас аав ээж рүү явуулдаг мессежийг яаж аргалахаар болсноо сайн санахгүй л байна. Ямар тач зүгээр л тэгээд шийдчихсэн хэрэг. Бас нэг зүйлийг хэлхээ мартаж. Heather намайг маш гимгүү, даруй, гинэн хонгор харагдах үйс хувцас өмсөж ирэхийг хэд хэдэн удаа давтан сануулсан. Би ч тэр үед 13 настай байсан болохоор би угаасаа л хангалттай жаахан гимгүү гинэн хонгорл харагдаж байна штэ гэж бодоод тэрийг нэг их тоосонгүй.
За ингээд төлөвлөгөөч ясаар болж бид гурав шатхуун түгээх станц руу явлаа. Гэтэл алхаж байх үед Хидрийн утас бүр халтал тасралтгүй дуудлага ирсээр байв. Бүр тасралтгүй дуудлага зурсууд ирж байсан бөгөөд тэр болгонд Хидр зүгээр л нөгөө үргэлж уулздаг шатхуун түгээх станц дээрээ хүрээд ирээ гэж хариулж байлаа. Яг тэр үед миний толгой эргэж хэлсэн. Учир нь би өнөөдөр зөвхөн манай тулгын гурвал хамтдаа зугаална гэж бодож байсан шүү дээ. Шатхуун түгээх станцад дөхөөд очтол тэнд миний үеийн 12-оос 14 насны 7 орчим охид бөөгнөрөөд зогсож байдаг байгаа. Зарим охтыг нь би сургууль дээрээ хаяа нэг хардаг байсан, заримыг нь бүр огт таньдаггүй охтууд байлаа. Гэвч тэд бүгд Хидрийг алхаж ирэхийг хараад шууд л баярлаад сэргээд л явчихлаа. Тэгтэл гинэд Хидр чанга дуугаар "Хин мөнгөө олоход бэлэн байна" гэж орилдог байгаа. Тэнгүүд бараг бүх охид гараа өргөж орилолтон баярлаж эхлэв. Би шууд л Шэронийг гараас нь татаж "Энэ юу яриад байгаа юм бэ?" гэж асуулаа. Тэр үед Шэроны над руу харсан тэр харцыг би амьдралдаа хизээж мартахгүй. Тэр харц нь яг л надад "Одоохон боломж байгаа дээрээ эндээс шууд зүгт" гэж хэлж байгаа юм шиг тийм л амар байсан. Надад маш тухгүй санагдаж эхэлсэн. Гэсэн ч Шэрон эцэст нь надад юу ч хэлж зүрхлээгүй юм. Сургууль дээрээ байх ёстой баахан жоохон охид шатхуун түгээх станц дээр цугларчихсан байгаа нь зүгээр л дэндүү хачин сонин дүр зураг байлаа. Биднийг тэнд зогсож байтал гинэд 2 хар өнгийн Линкольн машин хурч ирээд урд маань огцом зогсов. Хидр шууд охтуудыг дугаарлаж хуваагаад нэг хэсгийг нь эхний машинд суугаж тушаалаа. Тэднийг суунгууд л машин хаацлаад хурдтай давхиад яваад өглөө. Харин нөгөө машин нь бидний дэргэд аажуухан төхөж ирээд цонхоо болгоход дотор нь нарны шилзүүчгсэн зэвүүнээр инээмсэглээд сууж байгаа нэгэн хөгшин ир харагдав. Тэр залуу "За хаш руу явхад бэлэн үү?" гэж асуухад миний ард зогсож байсан нөгөө 2 охин бүр маш их баярлалтан хөөрцөглөв. Түүнийг хаалгаа нэгэнгүүт тэр 2 охин шууд л үсрээд суучихсан. Араас нь Шэрэнч бас суулаа. Хидр миний хажуу зогсож байснаа намайг суу гэж байгаа аятаа ёдорхот нь би тэсэлгүй түүнтэй хэрэлдэж гарлаа. "Юу болоод байгаа юм бэ? Би тайчж байгаа. Энэ хүн хин юм? Яагаад чи энэ талаар төлөвлөгөөнд ганц ч үг цохуулгаагүй?" гэдэл хашгичлаа. Тэгтэл тэр над руу бүр уурлаж дургуутсан харцаар харснаа. Миний дагуулж ирдэг охид дундаас "Зөвхөн чи л ингэж ганцаараа асуудал үүсгэж чирэгдэл болж байна. Чамаа гэрээсээ гарч ганц удаач болохноо хөгжилтгийг хүсэж байгаа ах гэж бодсон юм. Гэтэл чи" гэснэ. "Чи ийм биетэй байж наатаараа бүр их мөнгө олох боломжтой штэ" гэж хэлдэг байгаа. Тэр үед би дэндүү гинэн юу ч мэдэхгүй жаахан хүүхэд байсан болохоор түүний хэлсэн үг яг ямар утга учиртай гүйцэд ухаараагүй ч ярианы өнгө айс болон намайг яаруулж шахаж байгаа тэр байдал нь үнэхээр амар санагдсан. Тэгээд л би эцэст нь татгалзаж шууд л сургууль руугаа хамаг хурдаараа гүйчихсэн. Найзуудаа хаяад зугтчихлаа гэж дотроо маш их хичиж байсан ч надад найзуудаас маань илүү ээжийн суран бус 2 хамаагүй амар санагдаж байлаа. Дээрээс нь зүгээр л танихгүй хүний машинд суугаад явах нь аюултай штэ гэсэн тохио тархинд минь орилж байгаа айтай л бодогдоод байсан юм. Аав ээж 2 маань намайг тэгж хатуу хүмүүжүүлж дотор маань тийм айдас суулгаж өгсөнд би одоо хүртэл хязгааргүй их баярлдаг. Тэгээгүй бол би тэр үед ийм ухаалаг шийдвэр гаргаж чадах байсан уу үгүй юу гэдгийг бурхан л мэдэх байх. Тэр явдлаас хойш би Хидэртэй дахиж бараг л харьцаагүй. Тэр надтай хэд хэдэн удаа уулзах гэж оролцсон ч надад үнэхээр зэвүүн санагдаад муухай мэдрэмж төрөөд байсан болохоор би түүнийг амьдралаасаа бүр мөсөн арчаад хайчихсан юм. Гэхдээ би сургууль дээрээ байх үедээ үе түүнийг баахан охид дагуулчихсан шатуун түгээх станц руу алхаж явахыг нь хардаг байж үлээ. Харин Шэроны хувьд тэр явдлаас хойш маш хурдан сэтгэл готролд орж үнэхээр дороотож эхэлсэн. Тэр Хидрээс өөр хүнтэй харьцаа болж яг л хаашаа явахаа мэдэхгүй гүлэг шиг түүнийг дагаж авдаг болчихсон. Би түүнийг хичээлээ маш их тасалдаг болсныг анзаарсан бөгөөд нэг л өдөр тэр бүр мөсөн сургуультай ирэхээ болсон. Хэдэн жилийн дараа би түүнийг амиа хорлсон гэдгийг дууссан бөгөөд саяхан тэр баримтат киног үзснийхаа дараа Шэрон яалтчгүй Жеффри Эпстейний хохирогчдын нэг, харин Хидр түүнд охин зуучилдаг, охидын зуучлагч, уруу татагчдын нэг байжээ гэдэгт би 100% үнэмшлээ. Нэмэлт мэдээлэл. Энэ явдал 2004 онд West Palm Beach-т болсон гэдгийг хэлхээ мартсан байна.
Би хүүхэд насны найзуудаас маань одоо хүртэл холбоотой байдаг цорын ганц найз руугаа залгаж асуухад тэр баримтат кинон дээр гардаг охин үнэхээр манай дунд сургуулийн найз мөн байсныг батлан хэлж өглөө. Би өнөөдөр өглөө хуулийн байгууллагт ажилладаг нэг найзтайгаа холбогдож өөрийн мэдих зүйлсийг холбогдох хүмүүст нь хэлж уулзаж болох эсхийг асуусан. Миний мэдэж байгаа энэ өчүүхэн мэдээлэл ч гэсэн ямар нэгэн байдлаар хэрэгт тус болж магадгүй шүү дээ. Харин Шэроны хувьд тэр үед би өөрөө бараг л гэрийн хорионд байдаг байсан болохоор дээрэс нь энэ явдал 16 жилийн өмнөх хэрэг учраас надад түүний гэр бүлийнхнээс таних ч хүн байхгүй, холбоо барих мэдээлэлч байхгүй байна. Гэхдээ тэд өнгөрсөнд юу болсныг мэддэг байсан уу? Үгүй юу гэдгийг тодруулж охиныхоо яагаад амиа хорлох болсон шалтгааныг олоход нь тус болох болов уу гэж бодоод гэр бүлийг нь хайхаар шийдээд байна гэсэн ийм түүх байлаа. Дараагийн түүх. Шүгэл. Миний дагуур хүүхдүүд одоо 7-10 настай. Тэд маань манай энэ хавьд амьдардаг яг өөрсдийнх нь үеийн нэг сургуулийн 5 охин хүүтэй нийлж тоглодог юм. Манайх хороолол цагдаагийн газар байдаг тул бид хэдийгээр нэлээд том хотод амьдардагч энд маань бараг ямар ч гэмт хэрэг гардаггүй. Маш аюулгүй газар учраас хүүхдүүдээ парк руу явах эсвэл найзуудтайгаа тоглоё гэхэд нь нөхөр бит хоёр нэг их санаа зовдөггүй байлаа. Тэд гэрээсээ гараад хэдэн цагаар ч хамаагүй айлаас айл хэсэж, усан санд сэлж, үсэрч наадан скутер, скейтбордоор тоглоцгоодог. Заримдаа бүгдээрээ манай гэрт цуглаад усан санд тоглоно. Ер нь хоорондоо их ивтэй. Би бусад эцэг эхчүүдтэй үргэлжил зурвсаар холбоотой байдаг болохоор бидний дунд нилээн аюулгүй найдвартай систем маягийн бүрдчихсэн байсан юм. Гэвч манай мууч хилтэй нилээн ойрхон байдаг болохоор хүн худалдаалах гэмт хэрэг ихээр гардаг гэдгээрээ алдартай. Тийм болохоор би энэ тал дээр үргэлжил дотроо санаа зовж явдаг байлаа. Үүнээс болоод би хүүхдүүдтэй зориулж хурц тоод улбар шар өнгийн аюулын үед үлээдэг шүгэл авч цүнхэнд нь ууж өгсөн юм. Гэртээ ирээд би тэднэр шүглийг нь хамаг хүчээр нь үлээлгэж ямар чанга дуутайг нь сонсгоод үүнийг зөвхөн маш яралтай аюултай үед л ашиглах ёстой гэдгийг бас ямар үеийг онцгой байдал гэх вэ гэдгийг маш сайн тайлбарлаж ойлгуулсан байв. Тэгтэл өнөөдөр хүүхдүүд маань сургуулийн амралтаар гадаа lemonade зарах лангуу ажилуулмаар байна гэцгээв. Гэвч надад ямар нэг юм биш байгаад байгаа юм шиг цаанаа л нэг муу савин татаад байлаа. Үгүй хэрэггүй сайхан санаа гэж бодохгүй байна гэж хэлээд байгаа ч юм шиг. Уул нь 100 сарын баярын үеэр тэд бэлэг авах мөнгө олох гээд хуучин юмаа зарах худалдаа хийхэд нь хөршөөд маань маш их өхөөрдөж зөндөө олон хүн хандив өгч хөөхөн мөнгө олж байсан юм. Тэр үед би огтхонд санаа зовоогүй. Гэтэл өнөөдөр надад тэсөөр мэдрэмж төрж байв. Том хүн маань гадаа тавих хаяг самбраа зорж байхад нь би түүнд танихгүй хүмүүстэй яаж харьцах ёстойг бас дүүгээ маш сайн харж хандах хэрэгтэйг нь дахин санууллаа. Тэгтэл тэр над руу харснаа. Ээж, би нөгөө шүглээ аваад явчих уу гэж асуудаг байгаа. Би ч шууд тэглгүй яах вэ? Зөв штэ тэг гэж хэллээ. Тэгээд шүглийг нь цүнхнээс нь салгаж аваад хүзүүнд нь зөөж өгөөд ээж нь гэрийнхаа цонхыг нээлттэй үлдээчихье. Хэрвээ чамд ямар нэгэн байдлаар амар санагдвал эсвэл ямар нэгэн зүйл болвол тэр шүглийг маргааш гэж байхгүй юм шиг л хамаг чадлаараа үлээгээрэй. Ээж нь шууд л гүүгээд очино гэж хэллээ. Тэд манай гудамжны яг эргэлтэн дээр хорооллын гол зам дагуу зогсож байсан болохоор хажуугаар нь нилээн олон машин зөрнө. Түүнээс хойш 1 цаг орчим хугацаа өнгөрч би гэртээ нэг баримтат кино үзээд сууж байтал нөгөө хараал идсэн шүгэл гинтэл тас хийгээд явчихлаа. Дотор шууд пал хийгээд би ухаансгүйгүй шууд гадагш гүйн гарлаа. Хартал тэнд нэг хурц улаан өнгийн машин зогсож байсан бөгөөд Dodge Challenger шиг л харагдсан. Би хүүхдүүд рүүгээ харан хамаг хурдаараа гүйж байсан болохоор машинд нэг их анхаарал хандуулж чадсангүй. Намайг очиход азар бүх хүүхдүүд маань зүгээр байлаа. Бүгд бүрэн бүтэн байгааг хараад жаахан тайвшрав. Яг тэр үед нөгөө залуу машиндаа буцаад сууж байгаа харагдсан. Баг хүн маань аавтайгаа адилхан машинд үнэхээр дуртай. Аавыгаа дагаад л машины шоу, үзэсгэлэн худалдаанд байнга явдаг. Машины талаар маш их мэдлэгтэй хүүхэд байгаа юм. Нөхөр маань Японоос оруулж ирсэн GTR болон өөр нэг уралдааны машин ундаг. Хүүтэйгээ хамт машинуудаач байнга өөрсдөө засаж янзалдаг болохоор машины улаан хоббитой хүүлтэй. Ингээд том хүүгийн маань надад хэлснээр хүүхдүүдийг лангууны хажуу зогсож байтал нөгөө улаан машинтай залуу бууж ирээд тэднээс хэдэн настайг нь асууж
Манай баг хүүг машинд нь суугаад үзэх үү гэж урьсан гин. Би саяхан л том хүүдээ хэний ч машинд сууж эсвэл машин руу ойртож болохгүй шүү гэж байдгаараа захиж хэлсэн болохоор тэр залууг тэгж хэлмэгц хүү маань аюултайг мэдрээд нөгөө шүглээ маргааш гэж байхгүй юм шиг л хамаг чадлаараа үлээсэн нь энэ байж. Би нөгөө залуугийн царайг бол маш сайн харж амжсан ч харамсалтай нь машины дугаарыг нь харж чадаагүй. Намайг хүүхдүүдээ зүгээр байгааг шалгаж байх зуур тэр машиндаа сууж байсан бөгөөд би бүр галзуурсан амтан айтаал түүний машины капот руу хамаг хүчээрээ цохиж чи яхаараа жаахан хүүхдүүдийг машиндаа суулгах гэж урьдаг юм гэж хашгицсан. Гэтэл тэр шууд л хаацлаад л цухтаачихсан. Би тэр үед эрүүл ухаанаар сэтгэж чадаагүй. Үнэхээр их сандарч твцсэн байсан болохоор машины дугаарыг тэмдэглэж аваагүй дэ бүр өөртөө үнэхээр их уур хүрчээн. Би яг хажууд нь хамар доор минь байсан шүү дээ. Гэхдээ хүүхдүүд бүгд шүгэл дурангууд өөр хоорондоо ойртоод бөөгнөрч гсэн байсан болохоор би шууд л хамгаалах горимдоо шилжиж цагдаа руу залгасан. Цагдаанаар манайх орооллыг тэр чигт нь нэгд нэгэнгүүр нэгдсэн бөгөөд нөгөө залуу болон машиныг хаасайгүй зарлаж хайсан. Тэд энэ хэргийг ноцтой хэрэг гэж үзэж байгаа ба өөрсдийн анхааралтай авсан гэж хэлсэн болохоор ямартай ч дотор арай уучрах шиг боллоо. Амазоноос захиалж авсан нөгөө $10 шүгэлд үнэхээр хязгааргүй их баярлаж байна. Заримдаа ямар нэгэн муу зүйл болох гэж байгааг дотор зөн сайван үнэхээр хилээд өгдөг юм байна. Одоо ч гэсэн хамаг биччрээ тайвширч чадахгүй л байна. Бусад хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд ч гэсэн өгтлээ ачсан маш их санаа зовж байгаа. Тэр залууг үнэхээр муу санаа агуулж хүүхэд тулгаалах гэж байсан үгүй юу гэдгийг би 100% баталж хэлж мэдэхгүй ч хэрвээ зүгээр нэг машинаа сонирхуулах гэсэн сайн хүн байсан бол яагаад тэгэж яарч сандран огцом цогтаад алах болох билээ? Мэдхгүй юм да. Миний тэр аюулгүй хороолол мороолол гэх бодол тайван байдал маань тэр чигтээ үгүй болчихлоо. Та нар ч гэсэн хүүхдүүдтэй яаралтай аюултай үед яг яах ёстойг нь ямар дүрэн баримтлах ёстойг нь маш сайн зааж өгөөрэй. Хүүхдүүдэд ч гэсэн өөрийн гэсэн зүүн совин байдаг юм байна. Дээрээс нь дотор төрөөд байгаа тэр хачин мэдрэмж муу совин хизээж үл тоож болохгүй гэдгийг би өнөөдөр ясмахандаа тултал ойлголоо. Гэсэн ийм түүх байлаа. Дараачийн түүх. Миний гажиг найз алуурчин болсон нь. Өнөөдөр ажил дээр үнэхээр унтаа уйдгартай өдөр болж өнгөрч байгаа болохоор би цаг нөхцөөж Reddit-ийн түүхүүдийг уншиж суулаа. Одоо нэгэн хангалттай хугацаа өнгөрчихсөн тул өөр тохиолдсон нэг түүхээ хуваалцъя гэж бодлоо. Надад дал тухамсар дал ертөнцийн үзэгдлийг шимтэн сонирхдог нэг найз байсан юм. Харамсалтай нь түүнийг энэ зүйл рүү уруу татаж оруулсан хүн нь яг үнэндээ би л дээ. Бид хоёр хоёулаа юр бусын сонин хачин паранормал зүйлийг сонирхдог байсан болохоор энэ түүнд сонирхолтой санагдах байх гэж би бодсон юм. Гэтэл тэр бүр үүнд хитрхи гүнзгий орчихсон. Сүүлдээ бүр үүнээс өөр зүйл ярихаач байцглаа. Тэр бүр хүмүүсийн яриаг дундуур нь тасалж байгаад ярианы сэдвийг заавал нөгөө дал тухамсар дал ертөнцийн талаар болгодог болов. Бүдүүлэг хэрэгэлдэ. Гэхдээ хүмүүст зөвхөн сонирхож байгаа зүйлийнхаа тухай л ярмаар санагддаг тийм үе байдаг учраас би үүнийг нь уучлж болох үйс өнгөрөөчөж болох зүйл гэж боддог байлаа. Энд нэг зүйлийг дурдах хэрэгтэй байх. Энэ найз маань тийм ч их найз нөхдийн хүрээлэлтэй хүн байгаагүй юм. Тэрээр сэтгэл готрол болон дотгошоо зан чанараасаа болоод гэрээсээ ч цухуудаггүй байв. Бас охид эмэгтэйчүүдтэй харьцах тал дээр ч нэг их оттой байгаагүй юм. Би түүнтэй цагийг өнгөрөөх дуртайн дээр түүний гих ертөнц үнэхээр жижигхэн байсан тул би айл болох найз шиг найз нь байхын тулд чадлаараа л хичээдэг байв. Тийм ч болохоор түүний зүгээр л нэг ертөнхөөсөө арай өөр зан чанар гаргаад эхлэхэд нь шууд үл тоогоод хайчхыг хүсээгүй хэрэг. Үнэн дээр тэр энгийнээс энгийн залуу байсан. Бид хоёр чаталж PlayStation тоглодог байлаа. Заримдаа манай найз залуутай гуруулаа хамт кино үзнэ. Бүгдөө хамт паркаар зугаалж, усан сэлж, ерөнхийдөө хамтдаа цагийг үнэхээр гоё өнгөрөөдөг байсан. Гэвч тэр DMT гэх мансууруулах бодис татаж эхэлснээр энэ бүх зүйл уруудаж эхэлсэн юм. Манай найз бүр үүнийгээ өөрөө гар аргаар хийдэг хэмжээнд хүрчихсэн. Тэгээд сүүлдээ өдөр болгон өдөрт хэд хэдэн удаа татдаг болчихлоо. Хүн үүнийг өдөрт 30-аас олон удаа татаад эхлэхээр сэтгцэн ямар хэмжээнд хүрэхийг та бүхэн төсөөлөд үзтээ. Тэр надад өөрийгөө эртний Египтийн Осирис бурхны хойд дүр гэх мэт сонин зүйлсийг ярьж хэлсэн юм.
Бүр зүгээр сэрүүн эрүүл байхдаа хүртэл эргэн тойронд хаа сайгүй Египтийн зурган бичээс харагдаад байна гэдэг болсон. Тэр мансууруулах бодисоо татаагүй байхдаа ч хүртэл өрөөндөө ямар нэгэн үл үзэгдэх хий зүйлстэй хэдэн цагаар ч хамаагүй ярилцдаг гин. Мэдээж энэ бүхнийг сонсоод миний хувьд маш их цочирдож сандарсан учраас түүнд "Чи одоо энэ бүхнээ болж завсарлага авах хэрэгтэй. Буцаад бодит амьдрал дээрээ хөл тавьж, ухаан санаагаа сэргээхийн тулд хэдэн сарын турш ямар ч бодис хар тамхи битгий хэрэгэл" гэж маш хатуу сануулсан. Энэ үед би түүнтэй үргэлжлүүлэн уулзсаар л байсан. Учир нь түүнд үнэхээр тусламж хэрэгтэй байсан бөгөөд өмнө нь хэлсэнчлэн түүнд ингэж зөвлөөд тусалж найз нөхөд байсангүй. Тэгээд ч тэр гэр бүлийнхаа дунд нэр хүндгүй ад үзэгдсэн нэг нь байсан болохоор тэднээс ямар ч дэмжлэг авахгүй байгааг би сайн мэдчихлээ. Гэхдээ манай тэр найз маань өөрийнхөө эмэгтэй дүүтэй нилээн дотн байсан. Тийм болохоор би фэйсбүүкээр түүний дүү рүү холбогдож санаа зовж байгаагаа хэлсэн юм. Найзыг маань буцах замгүй тэр ангал руу бүр мөсөн гулсаад орчхоос өмнө сэтгцийн эмчэд үзүүлж тусламж авах тал дээр ахтайгаа ярилцаад өгөөч гэж би дүүгээс нь хичээнгүлэн гуйлаа. Гэвч бид хоёр бие биенээ сайн таньдаггүй байсан болохоор тэр миний зурвсуудыг хэр зэрэг чухалчлан хүлээж авсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Дээрээс нь тэр дүүн биднээс багадаа 6 насаар дүү байсан болохоор нөхцөл байдал яг ямар аюултай төвшөнд хүрээд байгааг гүйцэд ойлгоогүй байж ч магадгүй. Ямартай ч одоо бүх зүйл үнэхээр чихүүдэс төрөм амар болж эхэлсэн тэр үе рүү очицгоё. Манай найз залуу нөгөө найзтай минь паркд уулзаж цагийг хамт өнгөрөөхөөр тохирчихсан байв. Миний хувьд түүний тэр утгагүй галзуу солиотой яриануудаас төрч болохнээ холдож толгоогоо амраахыг хүсэж байсан болохоор явахыг үнэхээр хүсээгүй. Яг тэр өдөр надад тэр бүхнийг төвчих сэтгэл зүйн тэнхээ үнэхээр байсангүй. Гэвч манай найз залуу "За тэр гайгүй дээ зүгээр" гэсээр байгаад бит хоёр цуг хамт явхаар боллоо. Биднийг паркд очиход тэр яг л урдын хараа байж илаа. Бүр зөвхөн өөрөө л ганцаараа үннийг нь мэддэг. Өөрийнхөө зохиосон Египтийн баахан зохиомол бурхтын тухай тасралтгүй орилж чарлжээ. Тэгэж зогсохгүй тэр бидэнтэй хамт алхаж байхдаа гараасаа огт салгалгүйгээр нэг том ангийн хутгийг эргүүлж оролдоод л яваад байсан юм. Тэр бидэнд тэр хутгаа нэгэн шидийн зан үлэн үеэр ашиглаж байгаа тухайга бас тэр хутга нь түүний доторх сөрөг бодлуудыг үлдэн хөөхөд тусалдаг гэж хэлв. Үүнийг сонсоод надад үнэхээр тухгүй амар санагдаж эхэллээ. Бас болоогүй тэр алхаж байхдаа нөгөө хутгаа яг өөрийнхөө зүрхэн тус газар эсвэл толгой руугаа дүрх гэж байгаа юм шиг огцом хөдөлгөөнүүдийг хийгээд байсан юм. Яг л өөрийгөө хуурамчаар дүрч тоглоод байгаа юм шиг. Тэгсэн хэрнээ надтай эсвэл манай найз залуутай яг хэвээ юм шиг яриагаа үргэлжлүүлээд л яваад байсан гэд бодчих. Найз залуу бит хоёр хоёулаа үнэхээр их сандарч түгшсэн байсан бөгөөд яг тэр мөчөд юу хэлж ямар үйлдэл хийхээч мэдэхгүй байлаа. Би түүнийг тэр хачин үйлдэлээ хийхийг нь мартагнуулж анхаарлыг нь сарниулах гээд сонирхож магадгүй өөр зүйлсийн талаар ярьж үтсэн ч тэр нөгөө зан үйлээ хийсээр л байсан юм. Энэ үед бид олон нийтийн том гол замаар бус харин ой модны нарийн жимээр алхаж байсан юм. Тийм болохоор тэр дороо шууд "За баяртай" гэж салчих ямар ч боломж байгаагүй. Бид заавал машина тавьсан газар руу буцаж алхахаас өөр аргагүй байлаа. Машин дээрээ буцаж ирсний дараа манай найз залуу гинтэл "Цуг орой хоолнд орцгоё" гэдэг байгаа. Би тэр үед нүдэрээ "Хүүе чи чин галзуурчихсан юм уу? Яагаад намайг энэ галзуу солиотой амьтантай 1 секунд ч илүү хамт баймаар байна гэж бодоовэ" гэж хамаг чадлаараа дохио өгöd байхад манай хүн ойлгож байгаа ч юм алга. Эсвэл зүгээр намайг үл тоосон байх. Мэдхгүй юм. Ямартайч бид ингээд хоол идэхээр явлаа. Би машина барьж найз залуу маань хажуугийн судалд сууж харин нөгөө галзуу хачин найз маань арт суулаа. Бид хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй дэлгүүр ресторан олонтой хэсгээр явж байтал гинэт арын суудалд өмдний тэлээ тайлагдж суларч байгаа танил чимээ тодхон сонсогдов. Тэгсэн араас миний амьдралдаа сонсож байсан хамгийн заван, хамгийн муухай чимээ гарч эхэллээ. Би нүднийхээ булангаар тойл руу хальт зэрвэс харвал миний таамаглаж байсан заваан зүйлс утгаараа өрнөж байсан юм. Тэр хараал идсэн галзуу новш манай машины арын суудал дээр бүр улаан цайм хамаг хүчээрээ гар хангалах хийж байдаг байгаа. Бүр өмдөө тултлан доошлуулчихсан. Өнөөх нь бүр тасраад унчхмаар тийм хүчтэйгээр өнөөхөө тэгээд заваараа сууж исэн. Тэр дороо өдөржин дотор маань хоримтлагдсан айдас төгшүүр дээр
Иннээс болж дотор минь муухарч бөөлжих шахаж байлаа. Би төгжрөл дунд байж болох хамгийн хурднаараа машинаа барьж тэр чимээг сонсоогүй мэдүүл тоон зөвхөн урагшаа хараад явахыг хичээж байлаа. Миний хувьд айсандаа шууд таг гацаж яах ч ухаанаа олж чадахгүй байсан үе л дээ. Тэр бүх хугацаанд миний толгоонд түүний халаасанд байгаа нөгөө асар том хутгал эргэлдэж байсан бөгөөд түүний ухаан санаа нь аль хэдийнэ эрүүл бус бүр мөсөн галзуурчсан байгаа нь тодорхой байв. Хэрвээ би түүнд ямар нэгэн зүйл хэлж эсвэл хийж байгаа үйлдэлийг нь шууд хэлээд дайрвал өөдөөс яаж өвчгөнхийг нь ямар үйлдэл хийхийг нь мэдэхгүй байсан болохоор юу ч хэлж зүрхлээгүй юм. Хамгийн хачин нь манай найз залуу тэр хараал эзэн зүйлийг огтхонч анзаараагүй аятай. 9 дэдэм яриад л баахан юм чалчаад л яваад байсан. Би түүний яриаг огтхонч тогтож сонсож чадаагүй. Учир нь миний хамаг ухаан санаа зөвхөн машинаа аюулгүй барьж арын суудалд юу болоод байгааг огт мэдээгүй юм шиг царайлахад л чиглэгдэж байлаа. Би дараа гэж рестораны гадаа ирж зогсоход манай найз залуу хоолоо авахаар дотогшгүйгээд орчихлоо. Би машинд нөгөө найзтайгаа гав ганцаараа үлдчихв. Тэгээд би уцаа оролдож байгаа юм шиг жүжиглэж байсан ч үнэндээ хамаг ухаан санаа арын суудал дээр байлаа. Бид хоёр биентэйгээ ганц ч үг дугарсангүй. Манай найз залуу хоолоо аваад буцаад машиндаа суув. Би шууд л үнэхээр их ядарч байгаагаа хэлээд одоо түүнийг машин дээр нь хүргэж өгөөд харьцгаая гэж гомдлоо. Ингээд би машинаа бариад нөгөө найзынхаа машин дээр ирсэн ч тэр найз маань машинаас мань огтхонч буухгүй зүгээр л суугаад байлаа. Сүүлдээ би аргаа бараад арай ширүүн өнгөөр одоо буугаад гэрлүүгээ харилтаа гэж гуйж байж арай гэж буулгав. Тэр манай машинаас буугаад өөрийнхөө машины зорчигчийн тал руу алхаад эхлэв. Энэ үед л аимшигтай зүйл болох гэж байгааг зөнгөөрөө би мэдэрч эхэлсэн. Тэгтэл тэр зорчигчийн судал дээр байсан цүнхнээс гинэт буу гаргаж ирээд түүнийгээ барьсаар манай машин руу чиглээд алхдаг байгаа. Би тэр үед яагаад тэгж тэнэг үйлдэл хийснээ үнэхээр ойлгоогүй. Гэхдээ би маш их уурссан байсан болохоор шууд машинаасаа буугаад түүний өдөөс алхаж очив. Би ердөө түүнээс 3 алхмын зайд байсан бөгөөд түүний гарт сумыг нь цэнгэлчихсэн гар буу байхыг маш тодхон харж байлаа. Тэгээд би түүнээс "Чи яг юу хийгээд байгаа юм бэ?" гэж дахин асуусаар л байв. Учир нь тэр үед миний тарих үүнээс өөр юу ч сэтгэж чадахгүй таг гацчихсан байсан хэрэг. Тэгээд би түүнд машиндаа суугаад гэр рүүгээ яв гэж хэлсэн. Нөгөө гажиг найз маань энэ бүх хугацаанд ганц ч үг хэлээгүй. Зүгээр л тэр маш тийм зэрлэг галзуу харагдаж байсан. Бас дээр нь уйлах гээд байгаа ч юм шиг. Ямар ч байсан юунаас ч болсон юм бүү мэд тэр буцаад машиндаа сууж хаазаа гიშгээд дахиад өглөө. Би найз залуудаа одооноос эхлээд энэ тэнэг амтантай дахиж хизээч уулзахгүй шүү. Чи ч бас тэрнтэй ганц ч үг солиод хэрэггүй гэж хатуухан хэлсэн. Ингээд би түүнээс бүх холбоогоо тасалж шууд блок хийсэн. Үүнээс хойш хэдэн сар өнгөрөхөд тэр хаа нэг над руу мессеж бичдэг байлаа. Дандаа л утгагүй хачин зүйлс бичдэг байсан болохоор би нэг их тоохгүй хаячихдаг байв. Сүүлд дуулахнээ тэр Теннесси мужийн Нэшвилл хот руу нүүчгсэн байсан. Яагаад тэнд очисныг мэдэхгүй л байна. Гэхдээ би дотроо нууцхан түүнийг тэнд очиод амьдралаа шинээр эхлүүлж арай дээрдэж байгаа байх гэж найдажээ. Түүнтэй бүх холбоогоо тасалж өөрийгөө цэгцлэх боломж олгох нь хамгийн зөв сонголт гэж миний хувьд бодсон хэрэг. Надад түүнтэй дахиж ямар нэгэн байдлаар найз нөхдийн харилцаа үүсгэх сонирхол огтхонч байгаагүй. Дээрээс нь түүнд миний тусалж чадхаас хамаагүй илүү мэрэгжлийн тусламж хэрэгтэй байсныг би маш сайн мэдчихлээ. Хамгийн сүүлд уулзсан тэр үед би эмэгтэй дүүрүүн дахин холбогдож ахт нь буу байгааг анхааруулж хэлсэн юм. Дүүн ямар нэгэн аргаар тэр бууг нь хурааж авч чадсан ч харамсалтай нь энэ нь эцсийн дүндээ нэг их тус болоогүй юм. Нэг өдөр шөнө дунд 23 цагийн орчимд намайг унтаж байхад утас маань гинэт дугарлаа. Утсаа автал Теннесси мужийн Галатийн хотын мөрдөгч байна гэхэд миний зүрх шууд л зогсчих шиг л болсон. Би шууд л юу болсон бэ гэж асуухад мөрдөгчийн хэлснээр манай нөгөө найз Халлоуины өдөр нэг хүнийг хутгалж амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн байлаа. Би хэргийн бүх нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй байна. Энэ талаарх мэдээллүүд ч цахим орчинд маш ховор байдаг. Гэхдээ бага сага мэдээллүүд бас байгаа. Энэ бүх зүйл надад яг л зүйч шиг санагддаг. Би зүгээр л өнгөрсөн 100 түүнд буудуулаад өгчээгүү дээ. Өөрийгөө үнэхээр хязгааргүй их азтайд тооцоод сууж байна. Энэ түүх маань миний анх бодож байснаас хамаагүй урт болчихлоо. Гэхдээ л бүх үнэн түүх нь энэ юм.
Одоо ч энэ бүх аимшигтай явдлыг бодохоор хамаг би чихүүцэж энэ бүхнийг бичиж дуусгасны дараа дотор мухаарад нэг л биш байна гэсэн ийм түүх байлаа. За ингээд өнөөдөр та бүгддээ 3 рандом түүхийг хүргэлээ. Мөн та бүгдээсээ нэг асуух зүйл байна. Юу гэхээр Reddit-ийн түүх уншаад байж байхдаа би нэг тийм 6 бүлэг бүхий урт түүхийг олсон юм аа. Хэрвээ урт түүх сонсох дуртай, сонирхолтой хүмүүс байгаа бол комент хэсэгт сонсомоор байгаа хэсгээ бичээд өгөөрэй гэж хүсмээр байна. Олон хүн сонирхож байвал би 7 сарын ихэр 2 бүлгээр нь 3 бичлэг болгоод ойр ойрхон оруулаад явчихъя гэж бодоод байгаа. Хэрвээ сонирхгүй байгаа бол яг одоогийн хийдэгшгээ иймэрхүү түүхүүдээ уншаад явхад ч гэсэн миний хувьд асуудал байхгүй. Зүгээр та бүгдийнхээ санаа бодлыг сонсъё гэж бодоод асуулаа. За ингээд энэ болтол бичлэгтэйгээ хамт байсан та бүгддээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай.